дарханд нэг зайрын өнгөрөөд тэгээд би манай нэг зайрын ихмээгээ битээр дүүртээр очиж хяналтж ирсэн. Тэгэхэд айгүй сонин танаа заяа. Одоо ингэдэж штэ онгодууд ингэдэж штэ. Өө бид нар улаачаа өгчмөд аваа явчихна гэж ярьдаг штэ. Тэгээд ер нь тэгээд идэв штэ. Тэгээ ингэсэн чинь очсон чинь улаач нь онгод нь хоёулаа ингэ гэртээ байгаа юм чинь. Яваагүй. Шүн болонгод мөнгөн тойдно ингээд тачнаа. Гэрт тарам тачнаа. Тэнгүүд нөгөө ээж нээсэн 2 хүүхдээс ч одоо том болцсон. Одоо аюу сайхан жоохон байсан хүүхдүүд нь. Тэгэхэд бид нар яг шүүнээс ингээд мөнгөн тойдно. Хөдөлж байгаа юм. Гэрт тарам ингээд гүүгээл онгод өөрөө амар. Тэгвэл амар тий. Надад бодоход би өөрөө өгч юм бол бас их болов гэж аюу боддог шүү дээ. Тэгэхээр тэрийг гацаг гаргахын тулд бид 2 хоног бүс. Тэгээ одоо тэгээ дээшээ дигдэж ийн гэсэн. Тийм шүү дээ. Эхлээд онгодын гуйн тий. Онгодын гуйж онгодын мөхтөн рүү явуулна. Онгод нь бас ингээд давхар гацчихж байна шүү. Тэнгүүд нөгөө хойг өмсгөлийг чинь авиж ингээд нөгөө багш одоо би энэ багш нарыг гайхаад багш нар нь бид нар чадахгүйгээр хайчдаг юм шүү дээ. Оо тийм үү. Тий. Тэгээд гайхаад тэгээд бид 2 хоног бүс. Эхлээд нөгөө онгодын гэрийг нь гоё хувцасаа хаагадаж янзлаад. Уул хангаад өрх юм уу яах юм 2 онгод зэрэг буугаад тэрэн дээр хамгийн амар нь яг битээр үлээ орооны 5 цагт бөөсөн чинь маргаашийн 5 цагт битээр дуусчихсан. Бөөлөөд 24 цаг бөөсөн. Тэр бас амар сонин. Тэгээд маргааш нь тэр хойг өмслийн яналт дууссан дараа улаач ихийн сүнсийг бас. Тэгэхээр сүнс осож байгааз саяны намар нэг амар юм болсон шүү дээ. 40 жил бөөсөн зайрын хөвсгөлийн зайрын хотоос дөрвөлдөө гараад тэгээ хөвсгөл талаа дээр очиж нөгөө тэр нэг ихчийн лусын үлийг хийсэн юм. За лусын үлийг хийгээд тэгээд лусын үлийг хийгээд тэр тэнцэнэ яг үйдийн нэг энэ хоёр эмэгтэй байсан. Тэгээд тийм шүн навч нөгөө үйл хийсэн газар нөгөө хүмүүсээ голд оруулаад голдоо нөгөө хүмүүсийг оруулаад байхгүй үйл хийсэн газараа шүн нөгөө хүмүүстэй голд ороод тэнгуүтээ өөрөө хүслийн төв дээр үржээд өнгөрцөд өөрөө багш нар бөөсөө халтахгүй бид чадахгүй та нар мундаг тус авдаг аргадаг мундаг зайрын хүн одоо явж манай найзын ихч нь бол таараад тэгээ намайг гуугаад за миний найзлын нэг гэх тэгээ хамгийн амар нь замд бидний явж явах тэр хүмүүс ингээд завсраггүй залгасан. Хотод 90 48 жил залгасан. Замдаа нэг нь өгчихгүй. Яг тэр чинь 40 жил бөөсөн бөө тэнд очингуудаа өнгөрчгөөч хэцүү байгаа сте харамсалтай байгаа сте. Тэгэхээр үйлч өөр амар хатуу гэсэн. Тийм байна. Тусын үйл бол одоо ер нь хамгийн хатуу. Хамгийн хатуу. Тэгэхээр тэр хүн өөрөө ууг нь бол тэр хүмүүсээс сая төгрөг авсан юм байлээ дээ. Гэхдээ сая төгрөгийн уран 8 аваад. Тэгэхээр нөгөө миний хэлэх гээд байгаа зүйл болохоор юм байхгүй юу? Хүн хийж чадах зүйлээ хийхгүй чадахгүй зүйл рүү орох юм бол амин асууд юм хүч бишээ. Улаач хүмүүс бөө хүн өөрөө одоо нэг бүгдийг би чадна гэдэгтэй. Энэ хутаа аахгүй юу? Яг л энэ үлийг би чадна гэсэн үг тэрийгээ хийнэ. Тэгэхгүй тэр хүн усын үлийг оролдохгүй байж байгаад оролдоод 40 жил би бөөлсөн бардам гэдэг ингээд. Тэгээд тэрэн дээр бид нар бас хөсгөл рүү шүн гараад гэсэн. Тэгээд тэр хүн хийхгүй л байх хэрэгтэй. Гэхдээ өөрөө бол уг нь явмааргүй нэ гэсэн. Тэгээд тэнд очингууд баягийн шууд хуурсан гэсэн. Тэгэхээр нөгөө нэг тасаад унангууд нь энэ зүйлийг хийхгүйгээ явчих гэсэн. Тийм. Одоо бидний нэг Монголын нийгэмд хийх гэж байгаа зүйл бол энэ бөө мөрөлийн улааш нарын өнгөрсөн улааш нарын араас ч юм уу бид нар жоохон нэгдэж юм хийнэ юм санагддаг шүү дээ. Эний бодол